Дархуул аймагт 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын сандал ширээгүй шатаагаар иж бүрэн шинжилсээр байна. Энэ 7 хоногт аймгийн засаг дарга болон 9-р багийн төлөөлөгч жавхланаар оюуны ирээдүйн сургууль дээр ажиллалаа. Өнгөрсөн онуудад тус сургуулийн хичээлийн Б баринд 253 хос ширээ сандал, А баринд 400 хос ширээ сандлыг шинээр сольж байсан юм. Харин өнөөдөр оюуны ирээдүйн сургуулийн хичээлийн А баринд 333 ширээ 666 сандлыг хүлээлгэн өглөө. Ингэснээр А барины бүх ширээ сандлыг 100% иж бүрэн шинжилт дуслаа. 12 дугаар сарын 15-ны өдөр аймгийн засаг даргатай бас энэ оюуны ирээдүйн сургуулийн А байран дээр ажилласан. За засаг дарга бол өнгөрсөн хавар ажилласан ажлынхаа бас үр дүн гүйцэтгэлийг бас газар дээр нь үзэж танилцж гүйцэтгэлүүдийг хийсэн. Хавар ажилласнаас хойш бол оюуны ирээдүйн сургуулийн А байран дээр одоо хоёр заалны маань иж бүрэн засварууд, ариун цэврийн өрөөний засварууд гэдэг олон бас хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн байнамаа. За энэ үеэр бас энэ 9-р тойргоос сонгогдсон төлөөлөгчийн хувьд сургуулийн бас энэ санд төсөлтийг уламжилж дутуу байгаа бас энэ санд ширээг энэ боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд шийдэж өгөөч гэдэг энэ хүсэлт тавиад за өнөөдөр бол энэ санд ширээнүүд маань иж бүрэн шийдэгдэж за оюуны ирээдүйн сургуулийн байна А байранд одоо 100% одоо санд ширээ маань шинжлэгдэж хүүхэд багчууд маань бас энэ орчин үеийн стандартад нийцсэн ийм санд ширээгээр ширээнд одоо сууж одоо эрдэм номынхаа одоо үйл хэргийг үргэлжлүүлэх ийм боломжтой болж байгаа баяртай байна. Тэгээд боловсрол 2032 хөтөлбөр өөрөө яг энэ сургуулийн орчныг сайжруулах, хүүхдүүдийн ая тухтай энэ сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхийн чиглэлд одоо бас биелээ болоод явж байгаа бас талхалтай хандж байна. За боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд манай сургууль дээр өнгөрсөн жилээс одоо нэлээдгүй бас хөрөнгө оруулалт бас хийгдсэн байна. Одоо үүний нэг нь бол сурагчдын ширээ сандлын асуудал шийдэгдэж байгаа бас маш их баяртай байгаа. За өнгөрсөн хичээлийн жил буюу 24 онд нийтдээ Б байран дээр 227 ширээ багц ширээ сандал бол хүрэлцэн ирсэн. За 25 онд 400 ширээ 800 сандалтайгаа А байран дээр бас хүлээж авсан байгаа. Үүнд их маш их баяртай байна. За мөн одоо бага сургуулиас одоо П баяр цоож багштай 4-6 Дархуул аймгийн засаг дарга руу одоо цагтл илгээж мөн одоо ангийнхаа ширээ сандлыг шинжилж авсан байна. За мөн одоо саяхан одоо А байран дээрээ одоо 333 одоо ширээ 666 сандлыг одоо хүлээж аваад байна. За манай сургуулийн хувьд бол сургалтын орчин за мэдээж бол олон жил болсон ширээ сандал бол мэдээж бол хуучирсан орчин нөхцөлөө сайжруулах шаардлагатай. За үүнийг бол одоо засаг дарга маань одоо бас шийдэж өгж байгаад бол багш сурагчид эцэгчүүд маань их таатаагаар хүлээж авч байна. Сургалтын орчин бас таатай одоо суралцах орчинд одоо суралцах боломж одоо бий болж байна. За нийтдээ ер нь манай сургууль бол өнөөдрийн байдлаар хичээлийн 2 байранд 5700 гаруй суралцагч суралцж байна. Үүнээс А байранд 2300 суралцагч маань гаруй суралцагч одоо суралцж байна. Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд 2025 онд ерөнхий боловсролын 14 сургуулийн нийт 3694 хос ширээ сандлыг бүрэн шинжилж